Жон Холланд эрдэмтэн хувь хүний мэргэжлийн сонирхол, ажил мэргэжлийн сонголтыг хувь хүний сонирхол, зан чанар, чадвар дээр тулгуурлан тодорхойлдог мэргэжил сонголтын хамгийн алдартай загварыг гаргасан юм. Энэхүү загвар нь мэргэжил сонголтын 6 хүчин зүйлсийг тодорхойлдог. Үүнд бодит байдлыг баримталдаг, судлаач, уран сайхнаар сэтгэдэг, нийтэж нөхөрсөг, ажил хэрэгч, стандартыг баримтлагч хэмээн тодорхойлсон байдаг. Карьер хөгжлийн төв нь албан ёсны эрхтэйгээр олон улсын сэтгэл зүйн үнэлгээний байгууллага болох Централ тестийн сэтгэл зүйн тестүүдээс мэргэжил сонголтын тест нь Жон Холландын мэргэжил сонголтын загвар дээр үндэслэн таны аль сонирхол илүү хөгжсөн байгааг харуулна. Мөн хамгийн өндөр хөгжсөн 3 сонирхол дээртэй тулгуурлан нийтдээ ажил мэргэжлүүдийг тодорхойлж өгнө. Жишээ нь таны судлаач, ажил хэрэгч болон нийгмийн сонирхол өндөр байвал танд хууль эрх зүйн салбарын мэргэжлүүд илүү тохирох юм. Үүнээс гадна илүү дэлгэрэнгүйгээр таны 12 сонирхлыг тодорхойлж, үүн дээр тулгуурлан олон улсад хамгийн түгээмэл 6 салбарын 138 ажил мэргэжил тохирох нийслэлийг хувиар тодорхойлж өгнө. Хэрвээ танд нийгмийн ажилтан мэргэжил 87% нийцэлтэй гарсан бол та энэ мэргэжлэр ажиллахад танд ямар сонирхлууд тохирч байна, 100% болохын тулд ямар сонирхлоо хөгжүүлэх хэрэгтэй бэ гэдгийг мэдэж болох юм. Энэхүү тестийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, оюутан залуус, мэргэжлийн чиг баримжаагаа олохыг хүссэн хувь хүн бүрэгч өөрийгөө тодорхойлуулах боломжтой юм. Өөрийгөө карьераа удирдаг.